Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс 4 дахь хэлэлцүүлгээ зохион байгууллаа. Хуулийг шинжлэх болсон шалтгаан бол чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, аливаа төрлийн бизнесийг чөлөөтөө эрхэлж, төрийн зөвшөөрөл олгох сунгагтай холбоотой дарамтыг бууруулж чөлөөлөх юм а. Энэ удаа нийслэлээс олгож байгаа зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх нийслэл дэх нөхцөл цаашид анхаарах асуудал шийдлийн талаар хэлэлцсэн юм. Нэг удаагийн шинжтэй эрсдлийн түвшин багтаа үйл ажиллагааг мэдээлэлээр эрхлэх зохицуултыг тусгасан байна. Энэ нь зөвшөөрлийн явцын хяналтыг сайжруулж, явцын хяналтаар зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа зөрчилгүй тохиолдолд шууд сунгадаг байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм а. Түүнчлэн бизнес эрхлэгчдийг хамгаалах, төрийн үйл ажиллагааг тодорхой болгох, нийтийн эрх ашгийг хангах, хамгаалахаар тавигдах хяналт шалгалтыг хийх зэрэг холбогдох шаардлагын хүрээнд зөвшөөрлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Лиценз юмгээд одоо энэ эдийн засгийн хөгжлийн яамд харилцаж байгаа систем бас байж байгаа. Энэ систем болон төрийн үйлчлэгээний нэгдсэн систем e-Mongolia, Улаанбаатарын e-сервис платформудаар зөвшөөрлөх хүсэлтийг авч шийдвэрлэнэ. Хуучин уламжлалт цаасаар явж байгаа зөвшөөрөл 30-аас 365 хоног шаарддаг байсан бол энэ системүүдийг ашигласнаар яах вэ? Нэгдүгээрт бүрдүүлэх баримт материал бүрдүүлбэрийн тоо цөөрнө. Одоо лицензийн мань төрийн байгууллагуудын мэдээллийг хурц нэмээр дамжуулаад шууд татчих. Улсын бүртгэлийн гэрчлэгээ та хавсгаж өгөх хэрэггүй. Хэрвээ лицензийн маньээр танаа зөвшөөрөл явуулдаг бол та ажилтнуудынхаа нийгмийн даатгалын лавлагыг авах хэрэггүй. Хурц нэм өөрөө татаад авчна. За хэрвээ дипломных нь мэдээлэл байвал лицензийн мань татаад авчна. Ийм боломжуудыг бүрдүүлсэн учраас төрийн байгууллагууд энэ системүүдийг ашигламаар байна. Ямар нэг зөрчилгүй тохиолдолд зөвшөөрлөө сунгуулах гэж материал бүрдүүлэн хугацаад зарцуулахгүйгээр шууд сунгалтаа хийж хэлбэршүүлэхээр холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Тусгай зөвшөөрлийн хугацааг 5 жилээс 10 жил, энгийн зөвшөөрлийг 3 жилээс 5 жил болгосноор зөвшөөрлийн харилцаа илүү хэлбэршүүлэх ач холбогдолтой гэж тооцжээ. Гэхдээ салбарын онцлогоос хамаарч хугацааг өөрөөр заах боломжтой бөгөөд энэ тохиолдолд тусгайлсан хууль дэх онцлсан зохицуулалтыг дагаж мөрдөх юм а. За цаашид төрийн үйлчилгээний хүн суртал шат амжилтыг бууруулах тодорхой үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуул зөвшөөрлийн үйлчилгээг онлайн бизнес төв бүртгэлийн үйлчилгээний зарчмаар үзүүлж төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоог сайжруулах, шийдвэрлэлтэй хугацааг багасгах, үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломжийг бүрдүүлэх үйл ажиллагааг үн шатаагаар зохион байгуулж ажиллаж байна. 250 тусгай зөвшөөрлийг 205, энгийн зөвшөөрлийг 134 болгосон байна. Зарим тусгай зөвшөөрлийг энгийн зөвшөөрөл болгож байгаа ажээ. Тусгай болон энгийн 20 зөвшөөрөл хасагдаж, 10 зөвшөөрлийг мэдэгдэл болгож, мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа 21 болж байгаа юм байна. Нийслэлд дүүргээс зөвшөөрөл олгодог үйл ажиллагаа зорхилж байгаа гинэ. Зөвшөөрөл олгох үйл явцын тухайд цаасан материал бүрдүүлээд хуучин хэлбэрээр явбал 30-аас 365 хоног шаарддаг байсан бол системүүдийг ашигласнаар бүрдүүлбэрийн тоо цөөрч, хүний оролцоо бага учраас хугацаа эрс богиносож шуурхай шийдвэрлэх нөхцөл бүрдэж байна. Ганцхан зөвшөөрлийн тухай хууль сайхан боллоо гэд бүгд болохоор сайхан хэрэгжихгүй. Яагаад гэвэл туслах хуулиуд нь болохоор юм хатуу байгаад байгаа шүү. Одоо байгаад мөрдөгдөж байгаа юм шиг, мөрдөгдөхгүй ч байгаа юм шиг, амьдрэж байгаа юм шиг эсвэл өхмөл хуулиудаа яах нь аут тийгээч гэдэг санаа гарч байна. Төслийг энэ хаврын ээлжид чуулганаар батлуулахаар ажиллаж байгаа гэж инх төвшин гишүүн хэлж байв. Иргэн хуулийн этгээдийн саналыг 2026 оны 4-р сарыг дуустал дэв парламент болон цахимтгүйгээр албан бичгээр засгийн газрын иргэд олон нийтэд харилцах 11 төвөөр нээлттэй хүлээн авна. Иргэд аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авах үйл явцад нь хүндрэл цаад учруулж одоо энэ буцаад авилгал хийх hulтай холбоотой асуудал үүсдэг, жигд үйлчилдэггүй танил талаар зохицуулдаг иймэрхүү байдал бий болохгүй үүднээс энэ хуулийг илүү тодорхой болгоё. Хууль хоорондын уялдаа хангахгүй байсан зүйлүүдийг энэ өөрчлөе, дагуулад одоо 90 орчим ингээ хуулийг өөрчлөлтийг оруулж ирж чад. Нэмж хэлэхэд улсын хурлын даргын чөлөөлийн санаачлагын хүрээнд зөвшөөрлийн хууль болон дагалдах олон хуулийг өөрчлөн шинжилж байгаа бөгөөд хамгийн гол нь иргэдэд чирэгдэл учруулахгүй хэн нэгнээс хараад бусаар амьдрал амжиргаагаа аваад явах боломжийг олгож элдв дарамт шахалтаас чөлөөлөхийг зорж байгаагаараа онцлог юм а. Их хурлын дарга учрлын санаачсан чөлөөллий гэдэг санаачлал бол зөвхөн зөвшөөрлийн хуультай холбоотой биш шүү. Энэ бусад хууль тогтоомж бизнес эрхлэхэд цаад болж байгаа тэр асуудлуудыг шийдвэрлэхэд бас оролцсноо. Энэ тавигдж байгаа шаардлагуудыг авч үзнэ. Өөр бусад олон хууль руу орж ирнэ. Энэ бүгдийг шийднэ.
Ажлын хэсэг төслийн талаар ирүүлсэн санал бүрийг судалж томьёолж хуулийн төсөлд тусгах мөн зохих саналуудыг тусган засгийн газар чиглэл өгөх улсын хурлын тогтоол боловсруулж батлуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Үр дүнд нь хуулийн хэрэгжилтийг хангах, нэр томьёог жигэдлэн нэг мөр ойлгомжтой болгох, үйл явцыг цахимжуулах, хүнд суртал багаснаа хэмээн тооцсон байна. Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт цаашид анхаарах асуудал шийдэл сэдвэлт энэ удаагийн хилцүүлэгт нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуй нэгж бизнес эрхлэгчид мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм а.